Сайн байцгаана уу? Гандгаар нэвтрүүлгийн энэ өдрийн дугаараар уулзж байгаа хүндэт үзэгч таны өдрийн амгалан айлтганд мэдчилье. За нэвтрүүлэг маань одоо дөнгөж эхлээд явж байгаа шинэ нэвтрүүлэг учраас нэвтрүүлгийнхээ бас нэг зорилго чиглэлийг товчхон танилцуулах нь зөв байх гэж бодож байна. 2026 оныг одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цахим орчинд ёс зүйн дээдлээ урайтай жил болгон зарласантай холбоотойгоор одоо суманд төрж өссөн тэндээс угсаа гарвалтай за мөн Эрдэнэ цагаан сумтай ажил амьдралын холбоотой олон сайхан эмэгтэйчүүдээрээ дамжуулан нийгэмд ёс зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ гандгаар гэдэг нэвтрүүлгийг эхлүүлээд явж байгаа. Энэ удаагийн дугаарт оролцож байгаа хүндтэй зочдоо танилцуулъя. Энэ удаагийн дугаарт бол одоо Хөлийн цэргийн Тэг 146 дугаар ангид залуу халуунасаа ажиллаж өнгөрөөсөн одоо хүндтэй Ахмад Хилчтэй урьж оролцуулсан байгаа. Энэ нь ч бас онцлогтой. Учир юу хэмээвээс одоо энэ онд Эрдэнэ цагааны отрядын маань Чонголын отрядын 90 жилийн түүх 90 жилийн тохиож байгаатай холбоотойгоор энэ одоо айн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг болох юм бас зорилго тавьсан байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарт маань Хөлийн цэргийн Тэг 146 дугаар ангийн Ахмад Хилчин, бэлтгэл ахлагч, Далхсүрэнгийн Магсармаагч маань хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. За мөн Хөлийн цэргийн Тэг 146 дугаар ангийн Ахмад Хилчин, бэлтгэл ахлагч, ган төмрийн наран цэцэгч маань хүндэт зочин болон ирсэн байна. За мөн Эрдэнэ цагаан сумын Хөлийн цэргийн Тэг 146 дугаар ангийн Ахмад Хилчин, за бэлтгэл хошууч, тий Дөвчмаагийн Суудаагч маань одоо хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ урилга хүлээн авч морилон саацанд гүн талархал илэрхийлье. Баярлалаа. За та нар маань маш сайхан харагдаж шүү. Цэргийн хүмүүсийг ингээ ер нь харахад ингээ хайр хүндэл төрөхгүй байхын аргагүй. Тэгэхээр энэ сайхан хилчин эмэгтэйчүүд маань одоо анх одоо энэ Хөлийн цэрэг гэдэг одоо энэ сайхан хүндтэй албатай ажил амьдралаа хэрхэн холбож ирсэн тэр түүхээсээ ингээд эхлээд та гур маань ярихгүй юу? За би 1992 онд анх Хөлийн 0146 дугаар ангиас анх ажил амьдралаа гарааг эхэлж дэд ахлагч цолтой холбоочин мэрэгчлэр төгсөөд энэ ангида анх цэргийн хүн болж ирж байсан. За миний хувьд бол би 1973 оноос 0146 дугаар ангийн ангид 1-р заставд эхэлж ажиллаж байсан. Дараа нь 1979 оноос отрядын төвд ажиллаад ахлагч цолтойгоор ажиллаж байсан. За таны хувьд? Би л Удамт Хилчин хөө. Би 1980 онд Хөлийн цэргийн энэ 0146 дугаар ангид ирж ажиллаад 2005 онд тэтгэвртээ гарсан. Гаяны хамралтыг эдэлж байна. За та гурав маань гуруулаа удамд амьдсан тийм ээ одоо 3 үеийн хилчин гэж сонссоо. Тэгэхээр одоо энэ хилчин мэрэгжлийг сонгож авахд мэдээж удам устдар маань нөлөөсөн байгаа. Тэр тусмаа Эрдэнэ цагаан нутаг маань хил хязгаарын нутгаа. Тэгээд нутаг орны маань онцлог бас ингээд одоо нөлөөсөө мэдээж тийм ээ. Тэгээд ялангуяа бивэл дотроо очоод Эрдэнэ цагаан сумын маань одоо ард иргэд тэр чигээрээ бүгдээрээ хилчин юм аа гэж. Тэгэхээр ер нь хилчин гэдэг мэрэгжлийн онцлог нь юу вэ? Та бүхний одоо тэр мэрэгжлээрээ бахархаж одоо гол одоо омогшиж явдаг тэр сайхан бахархал нь юу вэ? Тэр талаараа одоо манай үзэгчд хэлж өгөөч. За танаас эхлэе. За би бол одоо манай өвгдөөс хилчин удамтай манай өвөө чекист тийм хүн байсан. Тэгээд ах ээж одоо өвгдөөснээс эхлээд нөгөө нэг цэргийн хүн байсан. Тэр чиглэлээрээ ер нь бол тэр удмаа ер нь дагдгийн болов гэж бодсон. Тэгээд анх яг цэргийн мэрэгжлийг энэ холбоочин гэдэг мэрэгжлийг энгийнээс цэргийн хүн болж яг холбоочин болж исэн анхных нь тийм цэргийн мэрэгжил эзэмсэн хүн байгаамаа. Тэгээд ер нь манай Эрдэнэ цагааны Хөлийн отряд бол үнэхээр агуу түүхтэй хамгийн одоо анхны нөгөө байгуулагдчихсэн хил хязгаарыг анх тогтооход манай одоо яг Эрдэнэ цагаан нутгаараа ингээ Хөлийн одоо зурвас явж тэрнээс хойш ерөөсөө хилчдийн
бахархал болсон тийм газар нутаг байдаг. Тийм ч учраас бид нар одоо энэ хилийн цэрэгтэй амь амьдралаа холбож цэцэгийнхаа одоо удмыг залгамжилж хилчин болсноор маш их бахархдаг. Энэ ангиас энэ отродоос эхэлсэндээ хамгийн их бахархаж явдаг. Тийм юутай бахархалтай алба байгаамаа. Тийм. За миний аав Талхсран гэдэг хүмүүс Гөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын ийм хүн байсан. Тэгээд миний аав 1946 онд цэргийн албанд татагдаад Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын отродод анх одоо харуулын албанд ирж 6 жилийн цэргийн албыг хаасан ийм одоо түүхэн уламжлалтай. Ингээд бидний хувьд бол одоо 3-4 үеэрээ хилийн цэрэгт ингэж ажиллаж байгаа. Ингээд аав маань энэ отродоос ингэж цэргийн эх орноо хамгаалахын албанд ирж ажилласан. Дараа нь бол миний аав одоо энгийн болоод тэгээд 1952 оноос энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумд миний ээжтэй анх гэрлээ. Тэгээд энэ нутагт одоо оршин суусан. Ийм одоо удамтай. Тэгээ аав маань бол одоо бид нар ээж аваас 8 хүүхэд төрүүлж өсгсөн. Аав маань энэ отродод бас хамгийн сүүлд бол отродын одоо малыг малчин малж байгаа. Тэгээд одоо хилийн цэргийн ингс хүрэгтэн авраг малчнаар ингэж бас ажиллаж исэн ийм төвхтэй. Тэгээ ийм учраас бас одоо эх орны дархан хилийг хамгаална гэдэг бол маш одоо сайхан алав түүхэн уламжлалтай. Энэ албыг одоо үргэлжлүүлэн ажиллахын тулд бол би өөрөө одоо отродод аав маань намайг анх оруулсан. Ингээд одоо хил хамгаалах байгууллагатай ажиллаж агаад ингээд өдийг хүртэл одоо ажиллаад цэргийн тэтгэвд гарсан ийм төвхтэй. Одоо ч гэсэн манай дүүнэр маань хүүхдүүд одоо бас уламжлан ажиллаж байгаад ингээд баяртай байдаг. Эх орны дархан хилийг хамгаална гэдэг бол хамгийн одоо хүний бахархуурштай эх орноо хамгаална хамгийн одоо сайхан халуун гэж бахархаж явдаг да. Таны хувьд хилчин болоход юу нөлөөлөв тийм ээ? Би бол 3 үеийн хилчин ахлагч. Миний аав одоо Эрдэнэ цагаан сумын бичгтийн стат ажиллаж исэн. Миний нөхөр бас цэргийн хүн байгаа. Бас бичгтийн стат. Миний нөхрийн одоо аав нь бол бас одоо бичгтийн стат ажиллаж исэн. Одоо 1953 оноос эхлээд бичгтийн стат ажиллаж исэн. Миний нөхөр бол тэр бичгтийн стат бас төрсөн. Тэгээд бид нар бол ерөөсө гэр бүлэрээ цэргийнхэн ерөөсө бүгд одоо би бол нэг хүүтэй, миний хүү бас цэргийн офицер. Тэгээд миний нөхөр бас цэргийнх. Бид нар одоо ингэ сайхан гавьяаныхаа амралтанд сууж байна. Энэ бол одоо бид нар одоо хилчнэрээ ингэж бахархаж явдаг бид нар. Өвөр удмаараа бүгдээр хэлчихэд. Тийм учраас одоо энэ дархан хилдээ хамгаалах энэ их хүйсэд бид нар хүчин зүтгэсэн шүү гэж их бахархалтайгаар амьдарч ажиллаж исэн. Одоо их бахархалтайгаар амьдарч байна. Мэдээж нөгөө 3 үеийн хилчээд за тэр тусмаа одоо би бол нөгөө яг Эрдэнэ цагаан суманд төрсөн өссөн хүн учраас та нарыг харж ингэж бүр даган дуурайж тий ийм гоё хувцас өмсөж тий яг эдгээр шиг болох юмсан гэж нөгөө мөрөөдөж өссөн хүний хувьар бол илүү сайн мэдэж байна л да. Тэгээд тэрвч учраас бүр ингээд их тийм догдолж байна энэ дугаар дээр тий тэр битгий хэл би одоо гуягийнхээ дээлийг өмсөд ирсэн. Тэгээс хүндтэй сайхан эгч нар маань оролцсноо гэдэг одоо яаж би гоё сайхан байх вэ? Тий бид нар нөгөө дурсамжаараа нэг цаг хугацаанд очихын тулд тэгэж одоо бие биенээ ойлголцохын тулд тэргээрээ дамжуулж одоо зорилгодоо хүрэхийн тулд бол бүх зүйлээрээ нэг байя гэдэг зорилго агуулсан учраас ингэж ирсэн. Тэгээд тий одоо та нар маань манай нэвтрүүлгийн зорилго болохоор цахим орчинд ёс зүйтэй байя гэдгийг ярих гэж байгаа те. Тэгэхээр хилийн зэрэгт насаараа ажилласан хүмүүсийн хувьд ахмад хилчдийн хувьд ёс зүй гэдэг юм та бүхний ажил амьдралтай энэ ажил мэргэжилтэй яаж холбогддог юм бэ? Та нарыг ажиллаж одоо ажиллаж хийж бүтээж байх цаг үеийн ёс зүй өнөөдрийн ёс зүйтэй одоо харьцуулахад ямар байна вэ? Энэ тал дээр бас санаа бодлоо хуваалцаач гэж хүсэх байна. За манай одоо цэргийн алба бол ерөөсөө л
өөрөө тийм ёс зүйн алба гэж ер нь ойлгож болно. Тий. Ерөөсө бүх юм ёс зүйд одоо нийцэж, дүрм журамдаа нийцэж, тийм болохоор биднэрт нөгөө нэг ёс зүйгүй байх ямар ч тийм юу боломж байхгүй, орон зай байхгүй. Бүх юм ёс зүйн дагуу явдаг учраас бидний яг ажиллаж байх үед бидний ёс зүй одоо байгаагаас ер нь нэлээд илүү чанга байсан болов уу гэж бас боддог. Гэхдээ ер нь цэргийн дүрмийг бол зөрчинө гэдэг ойлголт бол байхгүй. Гэхдээ яг ёс зүйн дагуу л явдаг. Хэрвээ тэр цэргийнхаа дүрмийн дагуу явж байгаад ямар нэгэн алдаа юм уу, ямар нэгэн ёс зүйн зөрчил гарвал тэрийг газар дээр нь арга хэмжээ авч тэр ёс зүйн хороо юу гэдэг тэрэн дээр шууд шуурхаа ингээд засагдаад явцдаг. Тийм ер нь учиртай л да цэргийн алба бол. Тэгээд бидний үед бол одоо захирагдах ёс гэдэг бол тэргээрэл байсан одоо ч тэр дүрм журам бол яг байдгараа л байгаа. Тэгвэл одоо орчин үед бол яг бүх юм ингээд нээлттэй цахим орчин хөгжсөн ийм үед те ийм үед бас одоо цэргийн байгууллагт ч гэсэн ёс зүйн зөрчил одоо яг анги байгууллага тэр албан дээр байхаас гадна бас нэг тийм ёс зүйн зөрчил дутагдал бас гаргадаг. Тийм алдаа оноо гаргадаг тийм юу бас өссөн болов гэж би харж байгаа л да. Бид нар ер нь тэгж ажигладаг. Яг бидний үед бол одоо бидний үед гэдэг чинь 90 эдээс одоо 91 2 оноос тэгээ 70 80 тэр бүр өмнөхөө ярил бүр илүү. За бид нар миний хувьд болохоор нөгөө 92 оноос анх цэргийн албанд ороод тэгээд тэндээс ч хойш одоо 2010-ад он хүртэл яг л нөгөө нэг яг цахим орчин хөгжсөн байсан. Тэгвэл одоо яг сүүлийн үед болоод ирэхлээр цэргийн албаныхаа тэр одоо ёс зүй бас нэлээд жоохон зарим үед зарим хүмүүс шүү. Цөөн тооны тийм хүмүүс бас умарддаг тий. Албан дээр ингэж байж байгаа тэрнээс гадна одоо гадна гараад хувцас тайлаад ч юм уу тий. Тэгээд явангууд би цэргийн хүн биш болцсон юм шиг тийм ойлголт. Тийм ойлголтоор одоо цахим орчинд зүгээр энгийн гадаад нөхцөлд ч гэсэн тийм жоохон зөрчил дутагдал гаргах тийм байдал бол илрээд байх шиг санагддیں۔ Тий. Тэгэхээр ер нь бол цэргийн хүн ямар ч хүн тий цэргийн хүн гэж яг бид нар бол цэргийн хүмүүс учраас яг тэрэндээ л баригддаг. Энэ бол тэр ёс зүйтэй бол бүр салшгүй холбоотой байдаг байхгүй юу? Тэгээ тийм болохоор одоо бид нар яг тэр байдлаа битгий алдаасаа зүгээр энэ гадна орчинд юм уу эсвэл цэргийнхаа хувцсыг тайлаад одоо ангийнхаа байрлалаас юм уу цэргийнхаа байрлалаас гадна гарахад бид нар ёс зүйгүй үйлдэл гаргаж болно гэдэг ойлголт байх учиргүй. Тэрэн дээр маш сайн анхаарч байх хэрэгтэй. Одоо захирагдах ёсоо ахмадаа одоо энгийн газар байлаа гэхэд ахмад хүнээ залуучууд нь хүндэлдэг тий. Хүний үгийг сонсч чаддаг. Тэгээд тийм нэг үг дэцийнхаа одоо ахмадуудынхаа тий үг сургаалыг сонсдог. Ахмадууд нь одоо залуу үедээ зөв зүйтэй ингээд үлгэр дуурайл болж зөв зүйтэй үгийг хэлж тийм байх л ер нь учиртай юм болов гэж би миний хувьд бол ер нь ойлгож явдаг. Магсармаа агч бол одоо миний санахад отрядын эмэгтэйчүүдийн хороо зөвлөлийг олон жил удирдсан гэж би бодоод байгаа тийм баг тий. Тэгээд ер нь удирдагч эмэгтэй ямар онцлогтой байх ёстой юм. Байгууллага удирдна, хувь хүн удирдна, хамт олныг удирдах байхад эмэгтэй удирдагч, эрэгтэй удирдагчаас юугаараа ялгаатай байх юм. Сайн удирдагч байснаар тэр хамт олон ямар байх юм. Саар удирдагч байснаар ямар одоо байх юм. Та өөрөө яг өөрөөрөө үлгэрлдэг би дарга байсан гэж одоо миний тэр ой тоонд тэгж үлдсэн байна л да. Тэгэхээр энэ дээр би бас таныг ялангуяа одоо энэ цаг үеийн одоо эмэгтэй дарга удирдагчдад ингэж хандаж бас нэг сургамж үг хэлэх байхаа гэж бодож байна. За би яг хөлийн 146 дугаар ангид бол эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараагаар ажиллаж байсан. За биднийг ажиллаж явах үед бол бас цэргийн байгууллага бол тодорхой одоо ёс дүрм журмыг одоо сахин биелүүлдэг. Түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ёс зүйтэй, ёс суртахууны зөв хүмүүжлтэй одоо зөв боловсон эмэгтэйчүүдийг төлөвшүүлэхийн тулд нэлээд одоо ажлыг зохион байгуулдаг байсан.
Тэгээ хамгийн гол нь бол удирдагч хүн бол хамт олноо зөв одоо боловсон талаас нь бол одоо анхаарч ялангуяа эмэгтэй хүн бол удирдагч байна гэдэг бол одоо хамт олонтойгоо тэр бүсгүүчүүдтэйгээ аль болохоор зөв боловсон харьцаж тэдний энэрэнгүй одоо сайхан сэтгэлээр хатан ухаанаар одоо удирдах эмэгтэй хүний одоо үлгэр жишээж ажилсаг хөдөлмөрч шудраг зарчимж ийм одоо зам байдлыг бас хамт олондоо хэрэгжүүлэхийн тулд ёс зүйтэй ингэж зөв боловсон удирдагч байх ёстой гэж ингэж ойлгож ажилладаг байсан. Одоо ч гэсэн ингээд энэ жил одоо 2026 оныг манай Эрдэнэ цагаан сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаас ёс зүйтэй ийм одоо сайхан захин орчинд ажиллаж амьдрах ийм сайхан зорилт дэвшүүлж байгаад бол маш их баярлж байна. Энэ одоо ёс зүйтэй ажиллах энэ одоо ажлаа хэрэгжүүлэхийн тулд манай бүсгүүчүүд одоо хамтар сайн ажилласай. Бусдыг одоо үлгэрлэн мангалж ажиллаж энэ ажил одоо эрчимтэй сайн ажиллаж үр дүнд хүрээсэй гэж ингэж бодож байна. Нараагч ингээд одоо нөгөө хуучин бол соц нийгмийн үед ч тийм ингээд бодлогоор баруун хязгаарын хүнийг зүүн хязгаарт томилдог өгөөд ажилуулдаг. Тэгээд одоо маш сайхан ах нар, эгч нар хамгийн сайхан хүмүүсийг цэргийн ангиас отрядаас олж хардаг байсан. Бид нар бол бүр ингээд нөгөө хил хязгаар нутгийн юм үзээгүй ингээд жоох хүүхдүүд чинь бүр ингээд ангаймаар тийм гоё хүмүүсийг л одоо төлөөлөл нь та нар болдог байсан. Гэтэл тэд нар маань яг л адилхан ингээд амьдрахын тулд одоо хань ижлээд байгаад хил хязгаар дээр очдог. Ихэнх одоо боловсрсан те мэрэгсэн зарим нь бүр ингээд тухайн үеийн зөвлөлтөд сураад ирсэн мөртлөө тэр хил дээр очиод тогооч хийдэг, сайлчин хийдэг те одоо зарим нь бол ариун цэвэрлэлийн зааварлагч энэ тухайн үед гэдэг л шүү дээ. Мэдээж яг энэ замнал энэ зам өрөөр л явсан байх. Тэгэхээр энэ дээр бас нөгөө танд одоо сонин сайхан дурсамж аа тэр болгон дээр ёс зүй бас яаж хэрэгжиж ирсэн бэ гэдэг талаас нь ярьж өгөөч. За. Би 1978 онд би бол 10 дугаар анги 74 онд Сүхбаатар аймагт төгсөөд тэгээд хөдөө жаахан дэс сургуулийг 78 онд төгсөөд тэгээд манай ээж аав цэргийн хүн байсан болохоор чинь Эрдэнэ цагаандаа л байна. Би болоод ирэхээр одоо яг ингээд сургууль төгсгөр чи бид нарт ингээд томилт өгөөд гэрээсээ хоол тэгээ байж итл одоо манай нөхөр хөлийн цэргийн одоо энэ сургуульд одоо энэ зөвлөлт улсад суралцаад ирээд 78 онд бас төгсөж ирээд тэгээ бид хоёр одоо үерхэд анхнаасаа л үерхэж ирсэн л да. Тэгээд сайхан үерхэж байжгаад 80 онд би одоо энэ би чинь сургууль төгсөө томилт аваад Сүхбаатар аймагт ажиллаж байсан, Доронтой аймагт ажиллаж байсан. Тэгээд эргээд одоо тэр нөхөр тэнд ажиллаж байгаа болохоор чи одоо өнөө тэр төгссөн мэрэгжил надад хамаагүй харин яг тийм байсан мэрэгжил хамаагүй одоо би чи одоо дээд сургууль тэгэхэд тэр тухайн үед 78 онд одоо тэр тухайн үед 80-аад оны үед л их дээд сургууль төгссөн эмэгтэйчүүд гэж ерөөсөй байдаггүй офицер ахлагчдын дунд цөөхөө тооны тийм цэргийн сургууль төгссөн хүмүүс байна. Тэгээд би чинь одоо өөрөө их дээд сургууль төгссөн одоо хил хязгаар ямааргүй байдаг. Тэгэхээр чинь би нөхөр тэнд байдаг болохоор чи одоо тэгээд л ерөөсөө л нөхрөө дагаад л ерөөсөө хөлийн тэр отрядад ажиллаад л бүр ерөөсөө бүр анхан шатнаас нь ажиллаад л одоо заставт бол тоогооч ариун цэргийн зааварлагч, сайлчин, ойдолчин тэнд юу хийх болцоотой байна тэр бүх ажлыг би хийдэг байсан. Тэгээд би 1989 онд хөлийн цэргийн хэмжээний одоо энэ системийн аврах тоогооч болоод тухайн үедээ би ч онц сэлчин гэдэг тэмдгээр шагнуулаад бас нэг ийм дугтын дотор 100,000 төгрөг одоо тэр үед 89 онд 100,000 төгрөг 100 төгрөг тэгээд тухайн үед тэр 100 төгрөгийг дугтанд хийцэхэд одоо би чи их залуу хүн одоо ийм их ажил хийцэн байна да гэдэг өөрөөр аягүй их бахаргаад би ч одоо энэ ихтэй сургууль төгссөн тэгээ ийм хил хязгаарт ирээд одоо энэ нөхрөө дааж ирээд одоо би ийм их ажил хийцэн байна одоо ийм гоё шагнал магнал авцсан гэдэг аягүй гоё өөдрөг
Тэгээд тухайн үед тэр тентгийн эмэгтэйчүүд бол ерөөсөө тухайн үед дандаа нөхрөө дагаад ирнэ юу хийн хилийн сумандуул тийм ажил хилийн заставтал тийм ажил хийн хилийн отордод болохоор арай өөр ажил хийн би тэгээ 1983 оноос эхлээд цэргийн болоод тэгээд ажиллаад тэгээд цэргийн болоод ажиллаж итэл чинь манай нөхөр бас эргээд заставт одоо томилтоор явна. Тэнгуул дагаад л би чинь цолоо болоод л инженеэр нөхрөө дагаад л явна. Хөөе зөндөө олон явж исэн. Зөндөө олон ингээд эргүүлээд цэргийн цолыг бас аваад л тэгээд ингэж байж гад 2005 онд тэтгэврээ авсан. Би л энэ хугацаанд бол нууцын эрхлэгч гэдэг ажлыг хийж илаа. Хилийн хороондоо шалганы төр бичиг шалганы нэвтрүүлэх боомтын бичиг хэргийн шалгагчаар ажиллаж исэн. Ингээд тэтгэвэр аваад л тэгээ одоо сайхан сууж энэ да гавьяанда. Тий. Яалтчгүй тэр үеийн нөгөө нэг хэсэг сэхэтэн эмэгтэйчүүд бол нөгөө эр нөхөр овчаруудыг дагаж ирсэн сайхан тий эмэгтэйчүүд байсан. Тэгээд тэр одоо сум орон нутагт соёлын одоо жинхэнэ нөгөө үрийг таригч нар ингэж байсан санагддээ маа. Би бас ингээ хүүхэд байхдаа бас нөгөө ах эгчийн дан отрядад очиж бас амардаг байлаа. Их сайхан ингээ дэвхийсэн одоо гоё эмэгтэйчүүд залуучууд ингэж шинэхөө офицерууд те ингэж байдаг байсан. Тэгээ ер нь одоо миний санахаар энэ цэргийн хүн гэдэг нөгөө тангараг өргөсний дараа ялангуяа ингээ илүү их үүрэг ингээд хүлээгээ те. Тэр тангараг өргөнө гэдэг их маш гоё үйл явц байх шиг байгаа. Тэгээ ер нь тангараг өргөсний дараа хүнд ямар мэдрэмж төрдгийг миний бодлоор энэ тангараг өргөсөн цэрэг хүн гэдэг нь биеийн цэгцрээд үг хэлн өгүүлдэл нь өөр болоод үг хэлн бас өөр болоо те. Их хүнд одоо их юм өгдөг юм шиг байгаа. Ер нь цэргийн амьдрал та бүхэнд одоо ямар өгөөжтэй байсан юу өгсөн хүнд ер нь юу суулгаж өгдгийг. За цэргийн одоо тангараг өргөх гэдэг бол хамгийн бахархалтай одоо хамгийн гол нь цэргийн цол авсан л бол тэр хүн ерөөсөө тангарага шууд өргөдөг. Цэргийн тангараг гэдэг нь бол эх орноо батлан хамгаалахад одоо дайчин болж байгаа. Тэр хэрвээ тэр өргөсөн тангарагаас няцах юм бол төрийн хууль ёсны цэрлэл хүлээнэ гэдэг үг гэдэг байхгүй тангараг дээр. Тэгээд тэр тангарага өргөсний дараагаар бол ерөөсөө цэргийн хүн болсон хувцс форм ямар байх ёстой үг хэл цэг одоо өөрөө ингээд алхаа гიშгэ бие бэлдэр те хувцс сонор яг тэр журмынхаа дагуу хамгийн гоё цэвэр цэмцгэр тэгээд ер нь цэргийн хүмүүсийн чинь ингэдэг шүү дээ айгу гоё харагдах юм аа зарим тэгдэг те тэр чинь болохоор цаанаасаа ингээд эрүү бол дээшээ те ингээд зогсоход эрүү дээшгээ мөр гэдгээр ингээд цаанаас бүр заацсан байдаг. Тэрнийга ер нь яг таг биелүүлж л явахыг хүссэн хүн бол тэгээд цэргийн албанд ажилладаг хүмүүс л те цэргийн албанд орсон хүмүүс бол цаанаасаа нөгөө нэг би яг ингээд бүтэн тангарага өргөцсөн бид нар эх орныхоо төлөө тусгаар тогтнолынхоо төлөө бид нар энэ хил хязгаараа маань хамгаалж явж байгаа шүү гэдгээр маш их бахархдаг, маш их омогшдог. Тий. Тэгээд хамгийн хүнд хүчээр ажлыг хийдэг. Одоо цэргийн хүмүүс бол хаашаа томилно тэр томилгооныхоо дагуу явна. Одоо ингээд би 0146 дараа ингээд одоо зүүн хязгаарт ажиллаж байгаа. За одоо чи баруун хязгаар руу томилогдлоо. Баруун хязгаар руу одоо юугаарч томилж болно те. Цаанаасаа тушаал зааврын дагуу явдаг. Мэдлэг гүйцэтгийгээд л шууд томилогдсон газараа очиж ажиллана. Тэгэхээр нөгөө цэргийн хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдэг шиг ерөөсөө л эх орныхоо төлөө тусгаар тогтнолгоо төлөө ингэж явсаар байгаад л өөрсдийнхөө айж амьдралыг те би тэндээ сууршаа гэдэг тийм ойлголт байхгүй хаа томилсон газар нь эх орныхоо одоо өнцөг булан бүрт бараг хилээ ингээд тойрцсон хүмүүс байдаг байхгүй гэр бүлэрээ. За тэгэл оцсон газар болгондоос одоо хэдэн жил 1 жил болоод чамайг өөр тийшээ томилж болно те. Тэгэхэд мэдлэг үздэггээд явж идэг. Тэгэхээр хилийн цэргийн хүмүүс бол одоо айлч нутаг усан те би говийн хүн байлаа гэхэд хангаад очсон. Одоо моттой уултаа устай тэр газар орондоо цогцоод нийцээд ингэж ажиллаж чаддаг, чадвар суудаг, хатуужил суудаг. Одоо өвөл зум, наранд, шороонд юунд байна. Тэр болгоныг ингээл туулаад, даваал, дисээд ингэж гардаг. Тэр ч утгаараа маш их хүнд хүчээр ажлыг хийдэг. Бид нар үгүй гэх тийм
тийм ерөөсөө ойлголт гэж байх. Тийм дүрм журм байхгүй. Тий. Ерөөсөө бид нар би энийг хийж чадахгүй, би энд ингэж амьдрч чадахгүй гэх тийм ойлголт. Хэрвээ тэгж чадахгүй бол та цэргийн албыг сонгох хэрэггүй л гэдэг тийм шаардлагатай байдаг. За тэгээд миний хувьд болохоор би 46 дараа ингээд анх нэг холбоочноор одоо ингэж ажиллаж агаад анх ажилд ороод за би тэгээ энэ цэргийн холбооны Морз гэдэг ийм холбоо бол одоо тийм Морзын холбоогоор барьдаг байсан. Энэ бол одоо энэ холбоо маань холбооны энэ Морзын тэмдэгт маань одоо ингээд дэлхийд спорт чиглэлээр ингээд хөгжтлөө. Энэ Морз гэдэг юм бол 1800 онд анх зохиогдчихсэн Морзын цагаан толгой гэдэг үсэг тоон тэмдэгтүүд байдаг байхгүй. Тэр маань одоо дэлхийн хэмжээнд спорт чиглэлээр хөгжсөн. Яг энэ чиглэлээр хамгийн өндөр хурд авдаг. Тэр өндөр хурдны телеграф гэдэг хүртэл ингээ хөгжсөн. Би одоо тэр бага наснаасаа тэнд ажилд ороод цэргийн хүн болоод энэ чиглэлээр ажилласаар байгаад энийгээ бүр яг өөрийнхөө хэмжээнтэй ер нь тултал одоо Монгол улстай би тултал ингээл явсан. Тэгээд сүүлдээ дэлхийн хэмжээний одоо тэмцээн уралдаан тийм юмд анх удаа Монголоос явж исэн байхгүй анхны одоо 4 тамирчин явсан. Харин уучлаарай тий наадах чи бүр асуу яриулъя гэж бодоодсэн байхгүй юу? Нөгөө Эрдэнэ цагааны отрядын ойтой холбоотой эрдэм шинжилгээний хурал болсон саяхан одоо сар орчим өмнө тэрэн дээр нөгөө чонголын отрядын түүхтэр таныг гарч исэн байхгүй юу? Олон улсын тавцанд тий мэрэгчлэр чадвараараа өрсөлдсөн нэрээ гаргасан одоо манай ийм бас Ахмад Хэлчин байна гэд ярьжсэн. Тэгээд энэ дээр харин сайхан яг ярих боломж гарлаа бас тий бахархчихлаа. Тэгээ би бас энэ мэрэгчлэр маш их бахархаж явдаг байхгүй юу. Энэ мэрэгчл маань ерөөсөө маш олон хүнийг энэ мэрэгчл рүү ингэж сонирхолтой болгож энэ мэрэгчлийг яг чин сэтгэлээсээ ингэж дурлаад хийгээд дурлаад сураад ингэх юм бол маш гоё мэрэгчл байхгүй юу. Хамгийн гоё мэрэгчл. Дээрэс нь нөгөө нэг холбооны эмхтэй холбоочд гэдгээр хамгийн хариуцлагатай хамгийн одоо нөгөө нэг сонор сэрэмж шаардсан мэдрэхүүн сонсгол шаардсан тийм айгүй тийм нарийн мэрэгжил байхгүй юу? Тусгай мэрэгжил гэж яддаг энэ холбооч. Тусгай мэрэгжил. Тий, тусгай мэрэгжил гэж яддаг байхгүй юу? Дэлхийд тусгай мэрэгжлүүдийн тоонд аль биесээр ордог. За тэгээд энэ чиглэлээр би ажиллаж агаад одоо 2008 оноос гэсэн үг л дээ. Яг спорт чиглэлээр явсан. Тий. Тэгээд би тэндээс одоо ингээд спорт чиглэлээр явж ингэж тэр чиглэлээр тэмцээн уралдаанд ороод тэгээд манай энэ яг нөгөө спортын цол зэрэг олгодог. Эхлээд бол 1-р зэрэг, 3-р зэрэг 3-2-1 гэж явцдаг тий. Тэгээд дараа нь спортын дэд мастер, тэгээ мастер, тэгээ олон улсын хэмжээний мастер гэдэг. Тэгээд би спортын мастер хүртлээ ингэж энэ өөрөө нөгөө сонирхолтой энэ чиглэлээр аягүй зүтгэж маш их явсан. Тэгээд энэ чиглэлээр нь өөрөө сонирхолтой, өөрөө ингээд энэ нэгээр ингэ хичээллээд байхаар тэр чинь улам ингээд чадвар өсдөг, чансаа өсдөг. Тэгээд дэлхийн хэмжээний тэр тэмцээнд Монголоос бид нар анх удаа Беларусь улс руу явж ирсэн. Тэр их гоё дурсгалтай. Тэгээд Монголын баг тамирчид бол бас яг дэлхийд чиглэлээр ингээд янгууд нөгөө нэг бидний ингээд хэрглэж исэн одоо энэ Морзын түлхүүр юунууд ингээд дэлхийн нийтэд айгүй гоё ингээд нэлээд тийм юу болоод хөгжсөн гэсэн үг л дээ. Дэлгэрэнгүй болоод хөгжсөн. Тэгээд автомат түлхүүргээ. Тэгэд бид нар тэр дэлхийд гараад одоо яг бид нар Монголдо нэг яг энийгээ хэрэглээд идэгсэн чинь дэлхийд гарсан чинь нөгөө түлхүүр маань шал өөр автомат түлхүүр болсон тий. Да бид нар нөгөө ингээд одоо дэвтэр дээр балаар үзгээр ингээд бичиж авна шүү дээ хурдтай. Тэгэхэд компьютерийн одоо гар дээр маш хурдтай шивж хүлээж авдаг тий. Тэгээд ингээд дэлхийд даяар бүр маш өргөн тийм том хэмжээнд ингээд тэр энэ Морз маань хөгжсөн. Монголдо болохоор би хамгийн мундаг нь байна гэдээ баг бодож байгаа шүү дээ. Би хамгийн тултал баг өндөр хурдаа авч чадчихээн, би нэвтрүүлж чадчихээн. Ингээд баярлаа явуулсан чинь дэлхийд гарсан чинь нөгөө дэлхийд маань бүр амар том өргөн хүрээнд хөгжсөн. Бүр тэгээд дэлхийн тамирчид чинь ингээд хоорондоо айгүй олон жил бас тэр нөгөө нэг тэмцээнд ингээд ордог байсан байна. Тэгээд бид нар чинь Монголоос анх удаа очиод бүх юм гайхчихсан. Тэгээд яг тэр хэмжээндээ хүн ингээд байгаа л гэдэг те. Бид нар энэ маань одоо дээшиг одоо дахиад өөр хүрээгээ тэлэх юм байна уу? Би өшөө чадвар чансаагаа ахиулах юм байна уу гэд ингээд судаад үзэхэд тийм дэлхийн хэмжээний тийм спорт болоо. Тэрэн дээр бид нар айгүйх юм анзаарсан л та.
Үнэхээр бахархалтай сайхан байна тийм ээ. За Агсармаа агчаас нэг юм асууя. За та хэд маань ингээд мэдээж ингээд хилчин сайхан бүсгүйчүү тийм ээ. Тэр хилчин хэдий ч гэсэн та нар айл гэрээ эзэгтэй ээж нар тийм ээ. Тэгэхээр энэ одоо тушаалаар гүйцэтгэдэг энэ ажил алба эрхэлж явах тэр ар гэрээ амьдрал яаж авч явдаг байсан? Үр хүүхдээ хэрхэн өсгөж байв? Хилчин эмэгтэйчүүдийн одоо тэр одоо илүү үүрдэг ачаа гэдэг юм уу те тэр одоо зүйл нь юу байдгийг ер нь одоо ингээд залуу хилчдтэй захиж хэлэхэд хүн одоо ажил амьдралаа яаж зохицуулж явах хэрэгтэй гэдгийг та бүхэн бас сайхан сургаал өөрсдийнхөө туршлага дээр толгуурлаа бас хэлэх байх гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр хил хамгаалах байгууллагт ажиллаж байхад бол хамгийн гол нь манай эмэгтэйчүүд бол өөрсдийнхөө ар гэрээг хань нөхнийхөө бат артаал болон төшөг тулгуур болон ингэж ажиллаж байдаг бас юм сэргийн газар ажиллаж байгаа учраас бас энгийнхаас өөр онцлогтой санагддаг. Ингээд хамгийн гол нь одоо офицер ахлагч ажиллаж байгаа нөхрүүд маань бүгдээрээ л одоо хилийн албанд ажилладаг учраас хилийн состав явна, томилдоор явна. Ингээд үлдсэн үед бол ар гэрээг л одоо эмэгтэйчүүд өөрсдөө одоо зохион байгуулж өөрсдийнхөө алуун ажлыг хийн, түүний зэрэгцээр олон нийтийн байгууллагын ажилд оролцсон. Тэгээ гэр орноо авч явах үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх энэ дээр бол гол нь эмэгтэйчүүд маш их үүрэгтэй одоо найдвартай ингэж батар тал нь болж ажилладаг юм байсан. За наран цэцэгчээс асууя. Мэдээж одоо бид нар ярьдаг шүү дээ тийм айл гэрийг ингээд нөхрийнх нь нэрээр ороод эзэгтэйх нь нэрээр гардгаа гэж. Тэрнтэй ялгаагүй одоо байгуулагч тэр сум орон нутагч тэр тийм ээ одоо эмэгтэйхээ нэрээр бас эмэгтэй хүн ямар байна тэр сумууд нь айл одоо байгууллага ямар өнгөцтэй ах нь бас тодорхойлогддог байх гэж бодож байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ер нь нийгэмдээ ямар үүрэг ороолтой байгаасаа гэж та боддгоо ер нь ямар ёс зүйтэй байх ёстой ахмад хүний хувьд бас та энэ талаар санал бодлоо илэрхийлэх үү? За баярлалаа. Ер нь бол ёс зүй гэдэг бол хувь хүний ухамсар гэж би ойлгодог. Хүн өөрөө энэ тарих толгоонд хэр их сайхан ер нь гэрийн суурь хүмүүжлээс эхлээд хүн энэ тарих толгоогоо хэр сайн цэнгэлж одоо тэр нийгэмд илүү сайхныг түгээхийн тулд тэр хүн сайн ухамсартай байх ёстой. Тэр ухамсар гэдэг бол ёс зүй гэдэг бол угаасаа би ухамсар юм болоо л гэж би ойлгодог. Тийм учраас эмэгтэй хүнч бай ер нь удирдагч тийм хүмүүс бол заавал ёс зүйтэй байж ч тэр хамт олныг удирдна. Хамт олон гэдэг бол тэр хүний л одоо бүх одоо өөрийнх нь тэр хүний заас одоо бидний цэргийнхаар бол одоо тэр тушаалаар бид нар ажилладаг. Энгийн нөхцөлд бол одоо энгийн хүмүүс бол одоо тэр удирдагчийнхаа хэлсэн ярьсныг бүр сайн одоо ёс зүйтэй биелүүлэхийн тулд тэр хүмүүс өөрсдийнхөө ухамсарыг бас дайсалж ажиллах ёстой. Ёстой гэж би өөрөө багаасаа тэгж боддог. Тийм учраас би бол ер нь бол дандаа тэр цэргийн энэ ажлыг хийж байхад бол одоо хүмүүстэй бол айл болох бид нар ч одоо дандаа тушаалаар явж яадаг болохоор та нар нууц эрхлэгч хийж байна л гэхэд чи тэр ном төтрүүд одоо бүгд нууцлагдсан байдаг учраас тэр хүмүүс надтай ирж харьцаж автаа бол ерөөсө дандаа тэр бүртгэл юунд оруулж ээж тэгэж авна. Хамт олон гэдэг бол ер нь угаасаа л хүний удирдлаганд байж байгаа юм чинь тэр удирдагч сайн байх хэвээр. Тэр ухамсартай ажил тэр хүмүүсийг айл сайхан айлаараа дайшиж одоо айл гоё үгээрээ тэр хүмүүсийг урамшуулж болохгүйг нь одоо зэмлэж болдгийн сайхан урамшуулад ингээд ёс зүйтэй ажиллах ёстой. Энэ цахим орчинд ёс зүй гэдэг чинь бол угаасаа бидний үед өнө байгаагүй болохоор бид нар бол одоо бас тэр одоо бол ер нь яг зүгээр ингээд энэ утсыг ингээд бариад ингээд үзэж яхад бол тэр цахим орчинд бол ёс зүйгүй юм бол их байдаг. Би тэрийг хараад их одоо ямар яхаараа ийм одоо ёс зүйтэй яхаараа энэ хүмүүс ийм ухамсартай юмыг одоо ерөөсө нэг л үг хэлэхэд тэр үгийг цааш нь ерөөсөө ингээд гал авалцж байгаа юм шиг л ерөөсөө ингээд тараагаад л одоо
дандаа аль муугаар нь муу юмыг муугаар нь сайн юмыг сайнаар нь хэлж муу тэр нэг хүнд муу санагдчихсэн ч өөр хүнд тэр бас тааламжтай байж болно шүү дээ. Тэрийг бол тэхгүйгээр өөртөө толгоонд ингэ шингээж одоо бодолцохгүйгээр тэрийг л одоо тэр чигээр нь засч идэг энэ захим орчин гэдэг бол бас их ер нь захим орчинд хүмүүс соёлтой харьцах ёстой. Соёлтой байх ёстой. Тэр хүн тэр соёлтой байснараа тэр захим орчны юмыг өөртөө тусгаж авахдаа маш их одоо ээлдгээр зарим нь бол одоо их сайхнаар хүлээж авна, зарим нь бол одоо жоохон өөртөө их дутуу хүлээж авна шүү дээ тэр чинь. Тэгэхээр захим орчинд маш их сайхан ээлдэг одоо захим орчинд их соёлтой байцгаа ээлдэж би уриалж байна. За баярлалаа. Нэг санаанд орсон дээр Максимаа агчаас асуучих. Энэ хүн нэрээ тогс өдөө гэсэн үг байгаа тийм ээ. За хүн гэрээсээ гарахаараа нэрээ хичээдэг. Нутгасаа гарахаараа нутгийнхаа нэрийг хичээдэг, өвөг дээдсийнхаа нэрийг сайн сайхнаар гаргах юмсан гэж боддог тийм ээ. Бидний амьдралд одоо захим орчин ингээд салсгүй нэг хэсэг болоод одоо тэр нутаг орноосоо гарахаас илүү нутагтаа суугаа хэрнээсээ дэлхий даяар би хинбэ гэж одоо нэрээ хичээх шаардлагатай болчихжээ. Тэгэхээр энэ захим орчингэр нь яаж хүн нэрээ хичээхий одоо тэнд тавьсан хоёр өгүүлбэрээс энэ хүн ямар хүн бэ гэдэг нь танигддаг болсон ба шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр нэрээ хичээх дэлхий даяар нэрээ хичээх одоо хэрэгцээ шаардлага бий болсон байна. Тэгэхээр хүн ер нь өөрийгөө энэ захим орчинд яаж зөв зүйтэй авч явах хэрэгтэй та ахмад хүний хувьд бас юу гэж бодож байна. Бас тааламжгүй юмнууд их байна шүү дээ тийм ээ. Тийм байна. Бидний одоо залуу байх үед бол ийм зүйл байгаагүй. Бид нар ч одоо бас нэлээд одоо залуу байх үед бол бас нэлээд юмнаас олгосорч байсан байна л да. Одоо орчин үед бол шинжлэх ухааны технологи хөгжсөн, захим орчин одоо бүх зүйл одоо захим орчноор дамжин одоо хүмүүст хүрч байна. Ийм учраас бол одоо захим орчинд байгаа зүйлийг энэ харж үзэж байхад бол зарим сайн сайхан зүйл бас их байна. Гэвч бас одоо сөрөг бас нөлөөтэй тийм бас муухай талын бас зүйлүүд байдаг. Энэ талаар ингээд харж байхад бол бас зарим зүйлийг хараад бол сэтгэл ингэж бас эмзэглэж идэг. Ийм учраас бол одоо энэ онд 2026 онд захим орчинд ёс зүйтэй ёс зүйг дээдлэх гэсэн энэ зорилт нэвтрүүлгүүд маш их одоо хүмүүст хүртээмжтэй маш их хэрэгтэй одоо чухал нэвтрүүлэг гэж бодож байна. Энэ бол одоо ач холбогдолтой. Ийм учраас одоо ялангуяа манай бүсгүйчүүд өөрсдөөсөө эхлээд тэгээд өрх гэрээ сайхан авч явах, өрх гэрийн ноён нуруу болсон эрэгтэйчүүдээ сайхан хүндлэх, дээдлэх, мөн одоо үр хүүхдээ зөв боловсон эрдэм боловсралтай болгож хүмүүжүүлэх. Энд бол одоо бүсгүйчүүд бол маш их үүрэгтэй. Энд одоо ёс суртахуун, ёс зүйн талаас бүсгүй хүн гэдэг гэрээ бол одоо ямар ч холч ухаанаараа тэгээд айл гэртээ өөрийнхөө гэр орондоо албан газар ажил дээрээ бүх талаараа одоо үлгэрлэн мангалж ажиллах нь бол манай бүсгүйчүүдийн ёс зүйн одоо дээдлийн л одоо арга хэмжээ гэж ингэж бодож байна. Ингээд ёс зүйгээ сайхан дээдлэн ингэж ажилласаа гэж одоо хүсэж байна. Манай Эрдэнэ цагаан нутаг бол хүн ардан шигсэн зон олон маань их сайхан хүмүүс байдаг. Эрдэнэ цагаан нутаг маань маш их байгалийн баялагтай. Ингээд одоо нутаг орноо хөгжүүлэхэд манай залуучууд бас өөрсдийн одоо хүч чармаалтаа дайчин мэдлэг боловсрол хүч чармаалтаа дайчлан ажиллаж байгаа ажил нь бас ард иргэдэд хүн ардаа хүртээмжтэй ингэж одоо хамгийн сайн үр дүнтэй ажил байгаасай. Ялангуяа манай бүсгүйчүүд албан байгууллага ажил удирдах байгаа бүсгүйчүүд маань хамт олноо маш сайхан одоо удирдах аль болохоор асуудлыг зөв талаас нь ойлгуулдаг тийм ээ. Бас ажиллаж яхад бол бас алдаа дутгал байна шүү дээ. Дандаа юм сайн сайхан байхгүй учраас одоо сайхан зүйлийн сайхан дэмжиж алдаа дутгалын сайхан хэлж ойлгуулад ингээд бие биенээ дэмжиж ажиллаад сайхан одоо ажлыг үр дүнд хүрч амжилт гаргаасаа гэж хүсэж байна. За хаста аргагүй л нөгөө эмэгтэйчүүдийн тэр одоо бүхэлдээ ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл хороог удирдна гэдэг бол нэлээд ур ухаан шаардсан тэр тусмаа энэ цэргийн байгууллагад штэ. Ийм үний л гарч ийн. Тэгээд таныг бас нөгөө эмэгтэйчүүдийн одоо дараагаар байх он жилүүдэд танай тэр одоо байгууллага
улсад үйл ажиллагаараа тэргүүлж байсан, танай туршлагыг улсын хэмжээнд одоо бас ингэж судалж, сурвалжилж, нэвтрүүлэх гэж байсан гэж бас сонсож байлаа. За нөгөөтэйгөр одоо манай Атредийн цэцэрлэг тэрийг бас нөгөө бариулах эхлэлийг нь таныг тавьсан гэдэргээ сонссон шүү дээ. Тэгээд эн чинь бид нар мэдгээ болцсон юм байна. Тэгээ энийг бас нэг жоохон тодруулж яриач. Одоо нэгэнт ийм сайхан түүхэн гавьяатай хүнтэй уулзаж байгаагийнх өөрийнх нь амнаас сонсон зүг байх гэж бодож байна. За би Хилийн 0146 дугаар анги эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын ажлыг бол 15 жил хариуцж хийж ирсэн. Гэхдээ би өөрөө бас бичиг хэрэг нууцын эрхлэгч, намын ажлын зааварлагчид энэ үндсэн ажил хийгээд энийхээ зэрэгцээ бол бас эмэгтэйчүүдийн байгууллагыг хариуцж ажиллаж исэн. Ингээд гол нь одоо эмэгтэйчүүдийн дунд зохиог соёл хүмүүжлийн ажил, ялангуяа одоо дээд боловсролтой дунд боловсролтын сайхан эмэгтэйчүүдэд түшиглээ тэдний дунд соёл хүмүүжлийн ажил зохион байгуулдаг, сургалт бас зохион байгуулдаг. Мөн одоо хүүхдэд зөв боловсон хүмүүжүүлэх талаас нь бас эмэгтэйчүүдэд дэмжиж ажилдаг. Ингээл одоо тэр биднийг ажиллаж явах үед цэргийн албаг зэргүүд 3 жилийн алба хаадаг байсан. Ийм учраас цэргийн албан хаагч бас зарим талаараа сэтгэл санаанд бас доктор муутай цэргийн албанд ирчээд бас жоохон хэцүү ар гэрээ санах иймэрхүү бас зөвлөд гардаг байсан. Ийм учраас одоо хуцаа цэргийн албан хаагчдаг цэргийнхэн албанд дадлагжуулахын тулд манай эмэгтэйчүүд тэр цэргүүдтэй уулзаж эхийг ёсоор зөвлөгөө өгдөг. Мөн төрсөн өдрийн хамтлан тэмдэглэдэг. Ингээд эх орноо хамгаалахад бол одоо эр хүн гэдэг бол одоо эх орноо хамгаалахын бахархалтай албанд ирсэн гэдгийг одоо ойлгуулж ингэж одоо энэ талаар бас нэлээд ажлыг зохион байгуулдаг байсан. Тэгээ эмэгтэйчүүдийн соёлжих танхим гэдэг нь бол анх байхгүй байсан. 1986 онд эмэгтэйчүүдийн соёлжих танхим гэж анх байгуулад тэр танхимдаа бид нар өсчин ажиллуулад өсчин өдрүүлэх ховор байлаа шүү дээ. Тийм учраас өсчин ажиллуулад тэгээ бас гоо сайхны бас зөвлөгөө энэ төр өгдөг. Ингээд бас одоо цэргүүдээ бас одоо соёлтой сайхан байлгахын тулд цэргийн албан хаагчдыг харуулт ингээд гараад нөгөө хамгаалтанд гарахт нь цэргийн хувцсын сайхан эндүүдээд захныхын давг хадаж өгөөд ингээд тий хувцсын эндүүдээд тий тэгээд гутлын сайхан тослуулаад ингээд сайхан соёлтой ухаан цэргийнхээ албаг ингээд сайхан хаавал сайхан байдаг гэд ингээд танхимаараа дамжуулж бас ийм ажлууд зохиодог байсан. Тэгээ манай тэр үед ажиллаж байх үед бол манай эмэгтэйчүүд маш одоо чадварлаг, хөдөлмөрч, зарчимч их шударга олон нийтийн байгууллага ажилд маш их дэмжиж тусалж идэвхтэй оролцдог ийм сайхан бүсгүйчүүд байсан. Ингээд одоо зохиосон ажил маань бас үр дүн түрээд 1984 онд Хилийн цэргийн хэмжээнд нэвтрүүлэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлын талаар нэвтрүүлэх туршлага болж би одоо Ховд аймгийн Болгон суманд бас очиж туршлага ингэж солилцож байсан. Ийм түүхтэй. Тэгээ 1986 онд Хилийн цэргийн тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөлөөр шалгарч байсан. 1988 онд манай эмэгтэйчүүдийн зөвлөл Монгол улсын тэргүүний соёлч эмэгтэйчүүдийн зөвлөлөөр шалгарч байсан. Ийм одоо ажлын түүх уламжлалтай эмэгтэйчүүдийн байгууллага байлаа. Цэцэрлэг бол одоо манай офицер ахлагч нар бас цэргийн хүмүүс би түрүүнд ярьсан шүү дээ. Эмэгтэйчүүдэд ер нь үр хөвгтэй өсгөн хүмүүжүүлэх гол ажлыг бол манай эмэгтэйчүүд нугалдаг байсан гэж. Тийм учраас бас офицер ахлагч нарыг ажиллаа одоо хийх ар гэрээхээс амьдрал ахуйг дэмжихт нь бүрэн одоо болцоогоор хангахын тулд одоо хүүхдийн төлөө бонтын хөрөнгөөр одоо Хилийн цэргийн хэмжээнд цэцэрлэг байгуулахад бол саналаа явуулаад тэгээ манай Хилийн цэргийн эмэгтэйчүүдийн зөвлөл Хилийн цэргээс дэмжээ тэгээд хүүхдийн төлөө бонтын хөрөнгөөр 1986 онд хүүхдийн цэцэрлэг байгуулж ингэж ажилласан. Тэр цэцэрлэг одоо ч гэсэн ажиллаж байна. Ажиллаж байгаа тий ач холбогдол нь гол нь одоо энэ офицер ахлагч нарын хүүхдүүдийг зөв боловсон хүмүүжүүлэх энэ офицер ахлагч нар маань ажиллаа хийхэд те одоо ард талын ингэж найдвартай одоо хамгаалахад бас
тус дэмжлэг болж байгааг үзэж байна. Үнэхээр гайхалтай. Энэ хилчин эмэгтэйчүүдэд хараад хахад нэг ийм онцлог байна л да. Одоо бүгдийг ингээд намтрын ингээд харж байхад ерөөсө тоогоочоос ахуулаад тийм ээ. Одоо ариун цэврийн байцаагч, намын суртал ухуулагч одоо юу байна тэр ерөөсө эмэгтэй хүний хийж болох бүх ажлыг баг 10-20 ажил нэг зэрэг хийдэг байжээ та нар маань тийм ээ. Тэгэхээр одоо тэр нэг хилчин эмэгтэйчүүдийн тийм онцлог байна. Та бүхэн маань одоо идэр залуу насаа ингээд 18, 9 настай, 20 настай ингээд хил дээр очиж хилийн ставаас ингээд ажиллагаараа эхлүүлсэн байлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр залуу насндаа эргэж очиод яг тэр одоо хилчин болж исэн тэр нэг дурсамжаа сэргээгээ харуулад одоо таны сэтгэл жишээ нь юу бууж байна? Үнэхээр супер эмэгтэйчүүд ээжээ гэж бодоод байгаа байхгүй би. Өстө суперээ. Ерөөсөө л одоо тэнд хийж болохгүй юм угаан, цэргийн хувцсыг угаан, оюун шидэн тэгээд тоогоо чин тэр тоочийн хажуугаар тэгээд буудалд одоо заставын буудалд хүн ирлээ ихт чинь тэнд очиж хоол хийн. Ер нь хийхгүй ажил гэж байхгүй. Тийм их л бахархалтай ажил да. Залуу насны ирж хүчээр өстө бүгдийг нь Бүгдийг амжуулна. Өстө бүгдийг амжуулдаг учраас бид нар одоо өдий сайхан зэрэгтэй ингээ хил хамгаалах байгууллагад маш их баярлж явдаг. Хилчин босондоо маш их бахархаж явдаг. За судмаагаас нэг юм асууя. Одоо хилчин эмэгтэйчүүд нөгөө эх орон гэдэг ойлголт бол арай илүү гүн гүнзгий одоо байдаг баха. Тэгэхээр ер нь эх олон орон гэж одоо таныхаар юу эх орноо яагаад хайрлах ёстой? Тэр тусмаа хил дархан хилээ одоо яагаад хамгаалах ёстой? Тийм ээ. Тэгээд хөвгүүд маань одоо заавал яагаад цэргийн алба хагаасай гэж одоо жишээ нь одоо бодож явдаг. Та бүхэн бүгд тэгж бодож байгаа тийм ээ. Одоо ялангуяа нийгэмд ингээ цэргийн алба хэцүү, зарим нь хүүгээ явуулахгүй гэж бас ингээл янз бүрийн ингээ нөгөө ойлголтууд бас их болчлоо. Одоо та өөрийнхөө зүгээс хөвгүүд маань одоо яагаад хилээ хамгаалах ёстой? Яагаад эх орноо хамгаалах ёстой? Тэр эх оронч үзлийг одоо хөвгүүдтэй багаас нь яаж суулгавал зүгээр гэж бодож байна. За ер нь тусгаар улс байгуулагдсан бол одоо бид нар эрд цэргүүд маань те хөвгүүд маань цэргийн албанд цэргийн алба хааж одоо эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрэгтэй хүн бол заавал цэргийн алба хаадаг юм номтой үүрэгтэй. Тийм болохоор тэрэндээ болохоор би одоо ингэж боддөг юм аа. Одоо энэ хөвгүүд маань те залуучууд маань цэргийн албанаас одоо ингэж няцдаг. Одоо цэрэгт явах юм бол бид нар одоо зарим нь болохоор ингэдэг гэж айдаг, эмээдэг те няцдаг, буцдаг. Одоо цэргийн албанд явбал би одоо эцэг эхчүүд нь болохоор амь насаа алдна. Миний хүү юм хэцүү алба. Тэнд очиод ингээд зодуулдаг. Тэнд очиод маш хүнд хүчээр байдаг те айдас үзтэй байдаг ч гэдэг юм. Тийм ойлголт одоо орчин үед л ингээд суучаад байгаа юм аа. Энийг бол би айгүй өрөөсгөл гэж боддог. Ягаад гэвэл цэргийн алба бол хүн болгоны эрэгтэй хүний те хөвгүүдийн маань эрд цэргийн алба гэж ярьдаг штэ. Эмэгтэй бид нар тэндээс нэцэж буцаад хэцүү хүнд гэж санахгүйгээр тийм байсан ч бид нар ингээд даваад туулаад ажиллаад бүх юмаа хийгээд чадаад ингээд ирээд ингээд чадсан учраас тийм үү одоо эрэгтэй хүүхдүүд маань эрд цэргийн албанд ингээд сайхан татагдаад яг жинхэнэ одоо эр хүн болох тэр гараач нь цэргийн албанаас эхэлдэг юм а гэж би бас хэлмээр санагддаг. Ягаад гэвэл цэргийн албанд очиод татагдаад тэр нөгөө тэр бие биенээ зоддог одоо дээрлэгдэг иймэрхүү асуудлуудаас хүмүүс жоохон айгаад эмээгээд байна л да. Одоо тэгээ золгоо тохиолдлоор янз янзын юм болж байгаа тийм нэг тохиолдлууд бол гардаг штэ. Тэр болгон тийм биш ээ. Цэргийн алба гэдэг чинь яг жинхэнэ тэр хүүхдийг эр хүн болгож бие одоо хүнээс үг сонсч чаддаг, эмх зэгцтэй байж чаддаг, халуун халж хүйтэнд хөрж чаддаг. Тэрийг бүгдийг давж туулдаг. За тэгээ ялангуяа хилчин хүн бол эх орныхоо хил дээрээс нар мантахыг харж гин, нар жаргахыг харж гин, морь унж сурж гин, тэмээ унж эх орныхоо хилийг дайраад тийм. Ингээ явж чаддаг тийм чадварыг эзэмшдэг. Одоо жишээ нэг ийм нэг юу байдаг байхгүй юу? Манай хүүхэдтэй өглөө ингээд сэрж чадахгүй ингээд унтаж босоод орд дээрээ хурааж чадахгүй тий хоолундаа хийж чадахгүй хувцсанраа угааж чадахгүй юм ойж чадахгүй гэл тий нэг иймэрхүү айлын эрх танхил хүүхдүүд бас байдаг ийм
одоо орчинч тийм байдаг байж болно тийм үү. Тэр хүүхдүүд цэргийн албанд би одоо өөрөө нөгөө нэг хил дээрс энийг яагаад ярих болсон. Яг хил дээр би нэг сургалт явуулаад тэр хилийн бүр юун дээр заставын харуулын албан дээр очсон байхгүй. Харуулт ингэж гарч байгаа зэргүүд би хотын одоо аль дүүргээс нэг дүүргээс ирсэн нэг хүүхд байсан. Тэр би анх цэрэгт явахгүй. Энэ цэргийн алба гэдэг чинь айгүй хүндээ ийм байдгаа. Би одоо нэг жил шал дэмий алуу хаагаад яах юм те. Ингэж цаг хугацаа ингэж баг алтна гэдэг тийм яригдаад байгаа. За тэгээд тэгж бодож байсаа тэгээ хилийн цэргийн албанд татагдаад хил дээр очиод ингэж алуу хаасан чинь үнэхээр өөр юм аа. Би одоо ингэж хилийн тэ зурвстан дээрээс нар мандахыг харж үзээгүй, нар жаргахыг харж үзээгүй, юу морь унах нь, тэмээ унах нь бүү л дээ. Морьж баг ингэж дэрд ойрхоо харж үзээгүй гэдэг ийм хүүхдүүд өнөөдөр үнэхээр явсандаа бахархаж байна. Цэргийн алба гэдэг чинь үнэхээр шал өөр байдаг юм байна те. Олон аавын хүүхдүүдтэй их найзалж, нөхөрлж те. Тэр одоо эх орныхаа яг торгын хил дээр л тэр хил те Монгол улс гэж юу гэдэг юм бэ? Бид нар энэ нутаг усаа хамгаалах те энэ их сэтэл хаанаас төрд юм бэ гэмүүд яг тэр хил дээр очиод хөдөө нутагтчаад ингээд нэг олон аавын хүүхдүүдээс мэдээж дутаж буцахыг хүсэхгүй шүү дээ тэр хүүхд чинь. Тэгээд нэгэн жиг одоо хувцсанараа өмс сурсан байна, цэвэр цэмцэр байлгаж сурсан байна. Орд дэвсгэрээ хурааж чаддгүй хүмүүс бүгдийг ингээд ном ёсоор нь хураагаад хүнээс үг сонсдог. Аав ээжийнхээ үгнээс зөрдөг те би тэгж чадахгүй ингэж чадах. Цэргийн албанд очиод би яг тийм үүрэг гүйцэтгэх ёстой бол ёстой юм байна. Би хүн ингэж хэлэхэд би хүний үгийг маш зөвөр ингээд зүйтэйгээр хүлээж аваад тэр хүний одоо нэг гэртээ ирэх танх байсан юм хийж сураагүй одоо найз нөхдгөө те зөвхөн одоо уцаар тоглоод ч юм уу. Ийм хүмүүс маш зөв хүмүүжлтэй айгуу сайхан эр хүн болоод цэргийн албанд явснараа бахархаад ингээд дуустдаг одоо халагддаг те. Энэ дээр одоо залуучууд маань цэргийн алба гэдэг бол хамгийн гоё алба. Эрэгтэй хүн байтугай эмэгтэй бид нар албаа хаагаад бахархаад одоо хүртэл одоо ингээд Ахмад хэлжинтэй одоо цэргийн дэвтгүүрт бид нар бол цэргийн дэвтгүүрт гардаг л да тэг өндөр насных араа болоогүй. Тэгээд энэгээрээ бол маш их бахархаж явдаг. Цэргийн алба хамгийн гоё алба, хамгийн хиймэрлэг алба. Хамгийн одоо азтай одтой хүн хил дээр алба хаана гэж байгаа шүү дээ. Тийм үг гэдэг те. Тийм. Баярлалаа. За монголчууд суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж зүгээр бас хэлээгүй. Таны хувьд бол хил хязгаар нутгаас хот хүрээ бараадаад олон улсын тавцанд гараад үзчихсэн хайрцангуй хар хүнцэг оюун бодлын хувьд би сэтгэлийн хувьд одоо нэгэн задарсан юм хүн л дээ. Тэгээд таныг одоо яг эд сайхан залуу одоо ингээд гоёмоор тэр сайхан насандаа яг харж исэн болохоор би ингэж мэдээд байгаа. Тэм насандаа цэргийн хатуу дэг журамд баригдаад одоо юу гэдгийг эд ингээ сайхан охин насандаа тэ хүн чи бас нэг өөрийнхөө баймаар штэ. Гэтэл тэр диктатурт баригдаад тэгээд тэрний хажуугаар ажил одоо мэрэгжлийн хажуугаар авах ачаалаас гадна бид нар одоо нэг ёс зүй ярьж байгаа учраас би яг асууж байгаа шүү гэчээ тий. Хүмүүсийн одоо нөгөө хил амны бай. Одоогийн хоор бол нөгөө олон нийтийн сүлжээгээр буйлдах буюу олон нийтийн сүлжээгээр дээрлэгч штэ. Энэ шиг бас ингээд жижиг газар юм байсан. Энийг бол нуухгүй тий. Тэгэхээр нэгэнд ингээд шат дамжлагаар яваад задарсан юм үзэж нүд тайлсан хүний хуваар харахад одоо тухайн үедээ жижигхэн газар орондоо баригдсан тэндээ одоо юу гэдгийг эд хөрөнгөтэйгээр тийм ээ нэг хувийн одоо нэг тийм нэг жоохон дээрлэхүү омгорхог аран шангаараа харьцаж хүмүүсийг ингэж одоо тавгүй байдалд оруулдаг хүмүүсийг ингэж одоо мэрж одоо эвгүйгээр хэлэх юм бол штэ мэрж ингэж одоо дарамталдаг ийм юм бол байсан. Тэгэхээр энийг өнөөдөр цаг үе их өөр болж штэ тийм ээ тийм бид нар одоо тийм юу гэдгийг дээрлэхүү зангаараа эсвэл одоо эд хөрөнгөтэйдээ омогшиж хүнийг дээрлэгдэх чинь аль хэдийн модноос гарсан харин оюун ухаанаараа өөрийнхөө чадвараар гайхуулдаг бахархдаг
ийм цаг үе ирсэн байна. Тэгэхээр яг энэтэй бас нэг холбоод тэгээд одоо яг цахим орчин дээр болоод байгаа ялангуяа манай нутаг руу чиглэсэн те цахим орчин дээр юуг дагаж шуураад энэ түрүү нараагч ярианд гарсан шүү дээ. Сайхан имийг нь сайхан гэд хэлж чадахгүй мөртлөө муухай юм дээр божигнаад байх юм аа гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэтэй ингээд холбоод би бас таныг нэлээ юм хэлнэ гэж бас бодож байна. Тэгээд энэ дээр таны санааг сонсё. За энэ дээр бол айгу гоё асуулт байна л да. Би яг тэр одоо яг жинхэнэ нөгөө нэг яг цэцгэлээд залуу настанда тий одоо бид нар юмны наадах цаадах одоо хүний муу хэлж сайн хэлж байна гэдэг тийм үед бол тэрийг мэддэггүй байсан гэсэн үг л тий. Одоо би яг өөрөө зөв тий зөв тэгээ ажлаа сайн хийгээд бие айтайхаа аваад тий хувцсандраа айтайхаа өмсөд ингээд байхад бүх юм болно доо гэж ингээд бодоод яг өөрийнхөө нөө залуу насны ирч хүчээр ингээд ажиллаа хийгээд явж идэг үе байсан. Тэр үед одоо би эднэр ч одоо яг жинхэнэ эрхлээл одоо ингээд хамгийн гоё сайхнаараа явж байх тэр насан дээрээ яг зэргийн амьдралд ороод бүх юм дүрм журмын дагуу болоод одоо ахлах дарга нараас бол яг л мэдлэг гүйцэтгэе тийм үгүй гэдэг ийм л одоо хариулттай шүү дээ зэргийн одоо дүрмжээ. Тийм одоо юунд ингээд албанд ажилд ингээ ороод шууд яг тэнд л ингээд хүмүүжиж байгаа юм л да. Тэгээ ингээд яг ажиллаад сайн явахын хажуугаар сар юмнууд бас айгүйх гарч ирдэг байсан гэж боддгийг. Одоо яг тэр тухайн үедээ одоо жоохон гайгүй те одоо нэг зүгээр энгийнээр ярихад одоо нэг бие айтайхаа аваад явах хувцсандраа айтайхаа өмсөө явах те тийм юм дээр тухайн үед бас айгүйх ингээд нэг бие бинийгаа муулдаг те ингээд айгуу сонин юм яригддаг байсан байхгүй те бид нар тухайн үед нэг мэдгүй юу болоод байгаа юм бол гэд. За тэрийг бол одоо яг тэр үед нөгөө цахим биш байсан те. Одоо би бодоход ингэж боддгийн тэр үед хэрвээ захим орчинд одоо ингээд сошиал орчин хөгжсөн байсан бол бас л янз янзын юм бас бичих хэмжээний тийм хүмүүс байсан. Тэгтээ тэр маш цөөхөн тооны хүмүүс байдаг шүү тийм. Тэрнээс бүх хүмүүс тийм биш. Айгүй ёс зүй сайтай ингээд хэдхэн тооны хүмүүс бас янз бүрийн юм ярьдаг, атаархдаг, жөтөөрхдөг те хүний амжилтыг хүний сайн сайханд ингэж баясаж чаддгүй, нүдээ баясгаж чаддгүй хэл амаараа те сэтгэл зүгээрээ хамгийн гоё бай. Би бол тэгж боддог л да. Ер нь хүнд те заавал тэр муу мухайг нь харж ингэж тэрийг дэвэргэх хэрэггүй. Зүгээр тэр хүний сайхан явж байгаа болж байгаа бүтэж байгаа юм дээр атаархах биш те. Энэ ямар гоё юм бэ? Энэ өстой зөв явж штэ. Хэрвээ атаархвал зөв атаархаасаа те. Энэний хийж байгаа юм ямар гоё юм бэ? Би ингэж хийвэл болох юм байна штэ. Одоо жишээ нь энэ эдний одоо нэг айлд орлоо гэж үү те. Эдний гэр ямар гоё цэмцгэр юм бэ? Эднийх одоо тим юм авчиж, ийм юм авчиж гэдэг юм уу те. Одоо нэг иймэрхүү жижиг сажиг юм тэр тухайн үедээ тиймэрхүү юм бас надад ажиглагддаг байсан. Тэгээд тэгж байхаа оронд эднийх ямар гоё юм бэ? Ийм юм ингээд гэртээ ингээд байрлуулчих юм бол гоё харагддаг юм байна гэх тэрийг нэг гоё ингээд дагаад баясаад нэг зөв талаас нь ингээд атаархвал бас гоё юм болоо те. Тий би тэгж боддог байхгүй. Ер нь хүмүүс тэгж л бодох байх. Тэгээд тийм тал дээр бас нэг юм байсан. Тэгээд би тэр тухай одоо би чи 6 жил гарan Эрдэнэ Цанах Батрууд ажиллаад би одоо Төв Улаанбаатар хот руу томилогдоод бас явж байгаа юм. Шууд одоо чи тэнд ажиллана гэж цэргийн томилолт аваад тэгээд би жилжээд явж исэн. Тэгээд одоо ингээд том газар ирээд одоо өөр ангид ирээд шал өөр орчин угтдаг тий. Яг тэр тухайн тэр нөгөө нэг одоо 46 таахт нэг жижигхэн ингээд хэдэн тооны хүмүүстэй ингээд янз янзын харьцаа үүсэл явж байгаа тийм үү. Одоо нэг тэр нутгаас хайлсан юм байхгүй гэж явж байгаад том орчинд орж ирээд том ангид ороод тий өөр хамт олон донд орохоор маш их юм ингэж би ч өөрөө мэдхгүй тий ингээд ингэж өөрчлөл гоё юм байна. Ийм гоё юм байдгийн биш тэгээд одоо хүний сэтгэл санаа аягүй гоё тэлдэг. Харах өнцөг өөрчлөгддөг тий. Тэр жижигхэн ямыг хараад л ууралж уцаарлаа ч юм уу бие биенээ нөгөө нэг ингээд янз янзаар хэлэхтэй тийм юм байхгүй болдго юм байна гэдгийг би харсан. Тэгээд тэр том ангид ирээд өшөө гой ингээд нөгөө төвд ирэхэр чинь тэг хүн нөгөө харах үнцгаараа өөрчлөлтөө том болол одоо миний бас ухаан сэтгүүд тэлж штэ тэр хүмүүстэй ингээд одоо соёл юу
байгаа орчин ингээд солигдоод ирэхээр хүн шал өөрөөр хардаг, өөр өнцгөөс хардаг. Би нэр энийг ингэж харж ирсэн. Энэ ийм байдгийм биш үү? Ийм байвал гоё юм биш үү гэдэг ингээд юмыг ингээд айгүй өөр өнцгөөс хардаг ийм болдгийм байна гэдгийг би бас хэлмээр санагдчих. Тэгээд одоо манай Эрдэнэ цагаан бол хамгийн гоё энергитэй. Би одоо яг тэндээс нэг ажил амьдралынхаа гарааг эхэлж исэн болохоор юу юм гэсэн хоолой зангиравчлаа. Тэгээ айгүй гоё сэтгэл хөдлөлтөг байхгүй юу? Тэр сайхан уул ус те хүн зам ч гэсэн айгүй сайхан газар шүү. За та бүхэн маань одоо ингээд залуу сайхан насаа тэр Эрдэнэ цагаан сумандаа ингээд зориулж хүч хөдөлмөр бүх юм а тийм ээ. Тэгэхээр одоо нутгийн зон олноо ер нь ямар байгаасаа гэж бодож байна. Залуучуудаа ямар байгаасаа гэж бодож байна. Одоо энэ улс орондоо ямар үлгэр дуурайлалтай байгаасаа гэж бодож байна. Эрдэнэ цагааных маань нутгаа сахин хамгаалахаас гадна бас өв соёл те бүх юмаа ингэж хамгаалдаг бас ийм онцлогтой хэл хязгаарын ард түмэн ялангуяа эв найрамдлыг эвтэй байхыг бас эрхэмлэх учиртай тийм ээ. Тэгэхээр одоо таны хувьд одоо юу захиж хэлхийг хүсэж байна? Ялангуяа та бүхний одоо ажил хөдөлмөрөөр зориулсан патриотын маань 90 жилийн жил тохиож байна тийм ээ. Тэгэхээр бас нөгөө үе үеийн хамт ажиллаж исэн хүмүүстэй залуучуудаа бас хэлэх үг байгаа хаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр манай Эрдэнэ цагаан нутаг маань бол маш их сайхан нутаг. Ялангуяа манай Эрдэнэ цагаанд манай цэргийн байгууллагт одоо холоос жишээлх юм Баруун аймагуудаас ирсэн хүмүүс одоо өөрийн нутаг орон шиг одоо санаж их сайхан уул ус өвөг дээдсийн буян хишгийг хүртэж их сайхан байна гэж одоо ч гэсэн одоо манай залуу байхдаа ажиллаж байсан найз нөхд маань эргэж уулзахдаа бол миний одоо Эрдэнэ цагаан нутгаар маш их омгшиж Эрдэнэ цагаан нутгийн сайн сайхан бүхнийг ингэж ярихад сонсоход бас их сайхан байдаг. Ингээд хамгийн гол нь өнөөдрийн нэвтрүүлгийн гол зүйл нь бол бас манай Эрдэнэ цагаан сумын ард иргэд ялангуяа хүүхэд залуучууд маань одоо захин орчинд болон ажил албандаа одоо сайхан амжилттай ажиллаж бас ёс зүйтэй манай Эрдэнэ цагаан нутгийн ард түмэн бүгдээрээ ингэж ёс зүйтэй Монголын одоо хамгийн анхны сайхан сум болоосэй гэж ингэж хүсэж байна. Ингээд Хэлийн цэргийн Ахмад хэлчтэй бид нарын оролцож байгаа учраас бас Хэлийн патриотын маань түүхт 90 жилийн энэ оны 8 дугаар сард болж байгаа. Ийм учраас Хэлийн цэргийн Ахмад хэлчтийнхээ өмнөөс Эрдэнэ цагаан нутгийнхаа зон олон ард түмэнд болон Хэлийн 0146 дугаар ангийн Ахмад хэлчид одоо ажиллаж байгаа офицер ахлагч эмэгтэйчүүдэд бас баярын мэндчилгээ дэвшүүлье. Ингээд буян заяан тэгш дүүрэн бодол санаа нь ариун цагаахан үеийн зөв үйлсийн бүтэмжтэй үргэлж жаргалтай байхыг хүсье. Ямар сайхан өрөөдөр ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн гол зорилго болохоор ер нь бол юу штэ нөгөө ёс зүй гэд яриад байхаасаа илүүтэй ёс зүйтэй эмэгтэйчүүдээр дамжуулж тэнд ёс зүйг сахиулах гээд байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн энэ зорилго маань ч гэсэн би бол хангалттай одоо биелэлээ оллоо гэж бодож байна л доо. Та хэд маань бүгдээрээ тийм ээ ажилласан туршлагаараа өөрсдийнхөө туулсан амьдралаараа бүтээж бий болгосон амжилтаараа энэ ёс зүйг нийгэмдээ эргэн тойрондоо түгээгээд явж байгаа ийм улсуудаа. Тэгэхээр одоо ийм хүмүүсийн амнаас гарсан энэ сайхан үг сургаалыг чин сэтгэлийн үгийг та нар маань амьдралдаа дадуулаарай, хэрэгжүүлээрэй. Одоо магадгүй цохолчин хөдлөөд яг тэр одоо тухайн агшнаараа хин нэгнийг муулмаар байгаа бол хин нэгэнтэй хэрэлдмээр байгаа бол жоохон ч гэсэн бодоорой, жоохон ч гэсэн амс хийж энэ хүмүүсийн хэлсэн ярьсныг бас нэг тунгаагаарай гэж одоо хэлхийг бас чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгээд тэрнээс гадна бас нэг имийг олж харлаа сая та эдийнхээ ярианаас. Хүн ер нь эх оронтой байна гэдэг их сайхан л да. Эх оронтой байна гэдэг сайхан гэхэлэр бүгдээрээ л нэрээ тийштэй л гэж бодно. Гэтэл энийг ямар хүн мэдэрдэг гэхэлэр эх орноосоо гараад явсан тийм ээ. Ядархад, зүдрэхэд би намайг тосоод очих эх орон байна гэдэг нь өөрөө дээдийн дээд хувь заяа юм байна. Иймгүүдээ эх орон байхгүй намайг өмгөөлөх, хамгаалах, илгэндээ тэрвэрх эх оронгүй дэлхийгээр дүүрэн
ийм хүмүүс байна. Гэтэл энэ эх орон гэдэг чинь ямар сайхан юм. Энэний нэг эд эсэнд байхын тулд одоо эрд цэргийн албыг хаах хэрэгтэй юм байна. Тэн дээр биеийн болоод сэтгэлийн болоод хатыг одоо олж авдгийм байна гэдгийг та эдийнхээ ярианаас ойлголоо. Тэгээд одоо маш сайхан үнэтэй хүндтэй сургаал. Тэр тусмаа цаашдаа бодож санаж явах ёстой. Магадгүй цэргийн алба хэцүү гэж бодож исэн хүн бол бодлоо өөрчлөөсэй билээ. Энэ бүгдийг сонсоод гэдгийг бас дахиж хэлхийг хүслээ. Тэгээд үнэтэй сайхан зөвлөгөө өглөө. Тэгээд урилга хүлээж авч ирж оролцсон та нартай баярлалаа. Ингээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын энэ талархлын загтлыг бас гардуулъя. Уншиж өгье гэж бодож байна. Талархлын загтал Эрдэнэ цагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2026 оныг цахим ёс зүйг дээдлэх жил болгон зарласантай холбогдуулан ёс зүйтэй нийгмийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүдийн оролцоо манлайллыг орон даяар сурталчлан таниулах зорилготой Эрдэнэ цагааны эмэгтэйчүүдийн манлайлал гандгаар нэвтрүүлгийг хамтран хэрэгжүүлэх урилгыг хүндэтгэн хүлээн авсан танд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Эрдэнэ цагааны эмэгтэйчүүдийн манлайлал гандгаар нэвтрүүлэг ёс зүй, хариуцлага, манлайллыг өөрсдийн үлгэр дуурайлалаар түгээн дэлгэрүүлж буй олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт авчирч иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм аа. Таны цаашдын ажил үйлс, уран бүтээлд өндөр амжилт хүсье. Аз жаргал, эрүүл энхийг хүсье өрөөё. Хүндэтгсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ин ариун томглог гэсэн ийм талархлын загтал байна. За мөн загтлыг гардуулчихнаа. Загтлыг. За энэ бас их сайхан зүйл авшиг байна. За бидний Эрдэнэ цагаанчуудын тэрэнд одоо хатган 3 хошууны одоо хүндэтгэлийг хүлээсэн ийм одоо нутгийн тахилгатай хайрхан зотлохын хайрхны ийм сайхан сувенир. Энийг бол би баг сайхан бурхан тахил дээрээ тавихаар ийм сайхан хүндтэй бэлэг болсон байна гэж бодож байна. Тэгээд энэ бас бэлгийг давхар өгж байгаа юм байна. За. За баярлалаа. Тэгээд урилга хүлээж авч ирсэн үнэтэй сургамж зөвлөгөөгөө өгсөн бас сайхан дурсамжаараа аялуулсан мэдээж одоо та бүхэнтэй мөр зэрэгчиж ажиллаж алба хааж явсан олон сайхан хүмүүс залуу насндаа очисон юм шиг ийм одоо сэтгэлэн сэргэх байхаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа та нартаа уртнаас удаан жаргалыг өрөөё. Баярлалаа. Баярлалаа. Манай өнөөдрийн дугаарт Эрдэнэ цагааны отрядын Ахмад Хилчин бүсгүүчүүд маань оролцлоо. Тэгээд Хилийн техник 146 дугаар ангийн Ахмад Хилчин, за бэлтгэл ахлагч Магсармаагч маань, за мөн Ахмад Хилчин бэлтгэл ахлагч Наран цэцэгч маань, за мөн Хилийн цэргийн одоо техник 146 дугаар ангийн Ахмад Хилчин бэлтгэл хошууч Сувдаагч маань одоо урагдан оролцлоо. Баярлалаа та бүхэндээ.